Парис аялах зардал. Нислэгийн дизэ iTrip аппликейшнаар захиалаарай. Парис хот бол дэлхийн хамгийн олон жуулчид ирдэг романтик соёлын баялаг ихтэй хамгийн алдартай хотуудын нэг юм. Эйфелийн цамхаг руу гарахад өндрөөс нь шалтгаалж өөр үнэтэй байдаг. Хоёр давхар руу шатаар гарахад насанд хүрсэн хүн 23 евро. Орой руу нь лифтээр өксөхөд 36 евро байдаг байна. Дэлхийн хамгийн том музей болсон Луврын музейд 2, 4, 6 өдрийн багц тасалбаруудтай бөгөөд 52, 66, 78 евро гэсэн үнэтэй. Готик архитектурын гайхамшиг болсон нөхөн сэргээгдсэн Нотр-Дамын сүм рүү ороход үнэгүй. Хуучин төмөр замын өртөнд байрлах Орсын урлагийн музейд насанд хүрэгчдэд 16 евро. Сена мөрнөр хөлөг онгоцоор зугаалахдаа үнэ нь 15-аас 20 евро. Мэдээж нийтийн тээврийг дурдахгүй байхын аргагүй. Метроны нэг өдрийн тасалбар нь 17 евро байдаг бол нэг удаагийн тасалбар нь 2 евро. 3 одтой дунд зэргийн зочид буудлууд нь нэг шөнийн 100-аас 200 евро. 5 одтой өндөр зэрэглэлийн зочид буудал нь 400 евро болон түүнээс дээш үнэтэй. Мөн дундаж үнэтэй Airbnb байрлах